За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. За миний би 2019 оноос хойш өөртөө хийх аяллыг бол эхлүүлсэн. За энэ хугацаанд яагаад энэ аяллыг эхлүүлсэн бэ гэхээр өөрийгөө нэг өөрөөр мэдрээд байсан гэх юм уу. Тэр үедээ 30 хэдэн настай амьдралд бүх зүйл болж үтсэн, элэг бүтэн, эрүүл сарвал байгаа мөртлөө өөрийгөө дотроо олвол маш их голж харилцаан дээр асуудлууд үүсч за ажлын талбар дээр ч гэсэн өөртөө маш их зөрчилддөг байсан. За энэс үүдээ надад ямар нэгэн зүйл болохгүй байна гэдэг юм сигнал өгч байна. За би өөрийгөө олж мэдэрч таних хэрэгтэй юм байна гэд энэ аяллыг бол эхлүүлж байсан. Тэгээд маш олон сургалтанд сууж өөрийгөө таньж мэдэх гэж их оролдсон. За ингээд коучингийн сургаалт, сэтгэл судлалын магистр, за одоо ингээд сэтгэл заслж болохоор бас ингээд суралцаа явуулж байна. Өөрөөр хэлбэл миний өөртөө хийх аялал маань бол одоо хүртэл ингээд 6-7 жилийн хугацаанд бол үргэлжилж байгаа. Тэгээд энэ бүх хугацаанд сурч мэдсэн зүйлсээ бас та бүхэнтэйгээ хуваалцъя гэж шийдсэн юм аа. За баярлалаа.